Тог байхгүй. Тог байхгүй юм уу? Монголоос ерөнхийлөгч хин гэдэг лээ. Батлуудад. Биш юм уу? Одоо чи Монголоос ерөнхийлөгч өрөлсөв. Рекордцгийн мэнэ сурвалжлагыг улаан чулуутын эцсдэр ингээд сурвалжлага хийгээд явж байна. Тэгээ бид нэр яг явахын даваан дээр энэ гэр хорооллуудын төгсгөлд одоо энэ утаа гарч байгаа нэг жижигхэн айл байна яндангаас нь. Тэгээд энэ бусад гэр хорооллоосоо ингээд тусдаа хашаач байхгүй. Тэгээд гэр орныг харахад ер нь нилээн жоохон ядруухан ийм айл байна. Тэгээд бид бас нөгөө сэтгүүлч хүнийхээ өнцгөөс энд одоо амьдрал ах вэ ер нь яг юу болж байна те бидний болгоод байгаа те зайсанд амьдраад байгаа гой үнэтэй орон сууцнд амьдраад одоо Монгол улсын нийгэм болоод байгаа юм шиг яриад байгаа хэрнээ яг ингээд харахад бол үнэхээр хэцүү харагдаж байгаа учраас ямар ч үсэн энд ямар амьдрал өрнөж гин хэн амьдарч гин гэдгийг бас нэг ороод үзье гэж бодлоо. Тэгээд одоо орох чинь нийшээ бол машин орохч зам байхгүй яг үндэ машинаа бол бид ингээ хажуудаа тавьцсан. Тэгээд одоо энэ жалганы ингээд нилээн гүн усан жалганы баануу тал дээр энэ айл ганцаараа ямар ч хашаа хороо байхгүй ийм айл байна. Тэгээд одоо нэг галаа төлж байгаа бололтой тэгээд ороод гарыг гэж бодож байна. Танах энэ хашаачгүй ингээд харагдаж байгаа нь ер нь Монголын нийгэм ямар хуу байгаа юм бол доо энд ер нь хэн амьдарч сониучлаад ороод ирлээ бас 5 тухайн нэлээ алдагдсан болоос уучлаарай хүлцэлвч 2 хүүхднээс унтж байгаа шиг байна тийм. Хэдэн настай вэ? 3-тэй. Сургууль цэцэрлэгт хамрагдаж чадсан уу? Үгүй. Танах энд ирээд ер нь хэдэн жил болж байна? Хизээ ирсэн? Модлон 9 сард. 9 сарын 8-нд. Таныг ер нь алдар нэр хин гэдэг байл нутаг хушуунаас ирсэн байна. Дорнот. Баяндун. Бэмдэрж удах юм биш. Уул нь их сайхан нутгийн сайхан сумаас ирсэн ба штэ. Дорнот аймгийн Баяндун ч одоо манай Бурайд долом ихтэй юу ах? Өрн Бурайд бүгд л. Танай хүн хайцсан байна. Ажилдаа явсан. Ямар ажил хийв? Үгүй энэ доошоо нэг шилний үйлдвэрлэл ажилладаг гэсэн. Шилмэл зугаадаг яадаг. Та бас залуу хүн байх шиг байна. Хэдэн настай байна? Би 36-ад. Хизээ ам бүүлүүлж тусдаа гарцгаасан бай та. Одоо 7 жилийн өмнө. Хэдүү? 2. Улаанбаатарт хизээ орж ирсэн. Улаанбаатарт авгаа 4 сард ирсэн. 5 сард ирлээ. Би сүүл 7-8 сард ирсэн. Гэрчин сайхан дулаахан байна. Яг одоо газарт чинь янз бүрийн хог алга тий жижигхэн ч гэсэн гэрчин гоё цэвэрхэн байна. Ер нь яаж та хоёр маань болж ин тий амьдрах гэж ер нь нэлээд хичээж байгаа харагдчихлаа байна л да. Ер нь амьдрал ах уу ямар байна яаж юм? Гайгүй. Та ажил төрөл хийж ийн өөрөө? Би шүмийн цагаарлын хаяа ажилладаг. Ямар ажил хийв? Нордор нэг халтуурын ажил. Тэр нь л. Эхнэр нь болохоор өдрийн цагаар ажилд явчих уу? Хашаа хороотой болъё. Одоо гэр орноо бас нэг сайжруулъя гэд бодож байсан уу? Битгэд одоо ингэж яагаад юу яах вэ? Нэг хоосон хашаа болтол бүгд 100 л гэж бодоод байна. Айлын хашаанд хайж байгаа юу? Энд болохоор айгүй өвөл өдөр амар шуурд юм бэл. Энэ жалганы амсар дээр байна тий. Тэгэхээр нэлээд хүйтэн байгаа. Бүр энэ дээшээ болтол бүр хөдөлтэй. Би энэ арай жоохон юу талангийн тааруулж барьж байгаа. Ер нь энэ хавьд газар олгоно гэж байна. Одоо эндээ байна гэвэл мэдхгүй хорооноос нэг ирээд энэ байгууллагын газар байж болохгүй. Хэлсэст унаа тэрвж байхгүй хашаа газар солдохгүй нөө гэж. Нөө гэсэн үү ер нь? Ер нь нүүл гэж хэлээсэл тэ. Тэгээ нөгөөг үргэцсэн. Дорнот аймгаас шилжиж ирсэн үү? Ирээгүй. Тэндээ байгаа болохоор энэ газар оглох бас жоох асуудалтай байгаад байгаа тий. Өдрийн цагаар одоо 2 хүүхдэн цэцэрлэгт явахгүй болохоор таал ер нь 2 хүүхдээ харж байна.
Амьдрал ах юу яаж ийн болж гин үү? Болохгүй зүйл юу вэ? Гүйл заагаа болоод л Болоод л байна уу? тэгээд ээлжлээ. Одоо ер нь юутэй ер нь амьдралаа ер нь яаж дэвшлүүл гэж бодож байна. Ер нь юу танд одоо хэрэгтэй байна? Одоо нэг зөв ийм л юмаа нэг сайжруулжүүл, ийм л юмаа нэг өөрчилжүүл одоо яг болох гээд байна да гэд нэг бодож байгаа зүйл байна уу те? Тэгээс бол яриад л байгаа да. Гэрээ нэг жоохон томсчихсон л гэж боддог шүү дээ. Хэдэн амтай гэрээ? Энэ нөгөө отрын 4 амтай жижиг. Маш тийм байна, жижиг юм байна. Гэрэл нэг томсох юмар байна уу? Шаараатай болъё гэж бодож байна уу? Яванда хашаагаар олдох л байлгүй. Түрээнд хамаатан садан байна уу? Нэг ах би. Хан юу гэдэг хаана? Одоо тэр амгалан гэдэг үл. Танкос урагш тийшээ. Та хоёр тэр туслаж дэмжиж байгаа хүмүүс байна уу? Аа. Ямар хүмүүс яаж тусалж байна? Өөрөө ер нь та хөдөө өссөн хүн байх шиг байна те. Хөдөө мал тэрлээс л. Хатад орж ирсэн чи ямар байна ер нь хөдөөнөөс орж ирсэн чи? Яг энэ хаяа нэг төр бүтлэл яваад л шүү дээ. Ороо одоо насны хэрэгтэй гайвуулсан. Анх хэрэгтэй буруудлаар нь давхад цэлэр хэлсэн. Одоо гайвуулсан. Би ийм юмэгт сая анзаарлаа л та. Хүмүүс одоо ихвчлэн болохгүй байна гэж байгаа хүмүүс их байгаад байдаг шүү дээ. Тэгэхэд би танахыг гаднаас ч харахад нэлээд болохгүй айл байна да гэж хараад орж ирсэн юм л да. Яа гэвэл бусад айлууд нь бүгд хашаа хороотой тий. Газартай байхад танах ганцаарх энэ хогийн цэгийн доор хашаач байхгүй юм жижиг гэртээ сая өвөл дуусч хахад гэрээ чи хаяа манаач байхгүй тий гэж бодож орж ирсэн чинь таны амнаас гарч байгаа энэ сайхан болж гинэ гэдэг үгийг сонсоод би их баярлж байна л та. Болгондоо болж гинэ. Болохгүй юм гэж алгадаа. Үнэхээр залуу хүний сэтгэл бас нэрээ болохгүй зүйл гэж байдаггүй шиг санагдаж байна. Тэгээд би их талархаж байна л та тань тэгээд болж гин гэсэн болгоноо болж гин гэсэн юм сайхан сэтгэл өвөглөөд ингэж байжгаад тэгээ манай үзэгч олон ч гэсэн бас үзэж байгаа тий. Юу юугүй ингээд зовлог ярьж ойлгохаас илүү амьдралынхаа төлөө ингээд хичээж байгаа тий. Болж байгаа. Та жоохон сандраад ах шүү дээ тий. Би хүнтэй толж ярьж байгаа. Сандралтай. Тэгээ ийм болж байгаа хүмүүстэй мэдээ болохгүй байгаа ч гэсэн болгондоо гэсэн юм сэтгэл өвлөж байгаа хүмүүс их сайхан санагдаж байна. Өөр ер нь одоо бас бодож байгаа амьдралд алстаа яандаа гэж төлөвлөж байгаа юм юу вэ танд? Болох л яг та гэдэг зэрэгт. Ямар ажил хийвэл болох вэ? Ямар ур чадвар байна? Тийм, ямар ур чадвартай Бас вэ? гагнуурын юу тэлтэй, эрсэлгээ тэлтэй. Үнэмлэх нь байхгүй л дээ. Ажил хайж үзсэн үү ер нь гагнуураараа? Уурхад нэг хэдэн сар ажиллаж үзэлт. Болох юм бэл. Одоо ер нь ажилд явахгүй, өдрийн цагаар ажилд явахгүй ганц шалтгаан нь яг юу байгаад байна? Хүүхдүүд байгаад байна уу? 2 хүүхэд. Энэ хоёрыг орхио үзвэл нэг ямар тулгач гэлээ. Лавтуу юу ч гэлээ. Манай хоёрыг нэг юу гэртээ хоёулаа ирсэн. Би энэ доошо хоолныхоо юмд яваад ирсэн чинь байхгүй байхгүй. Тэгсэн чинь цагт даашаад өгсөн л. Ээж аав нь байхгүй нь юу дөө? Энд эзэнгүүгээрт 2 хүүхэд байна гэдэг. Яаж өгсөн юм шиг л. Тэгээд тэр цагтаа дугаар муугаар тэгээд гэр цаашлахаар аваад цаашлаа яваад өгсөн. Өөрөө дугаарыг үлдээгээд авчуулаад. Тэгтэн авгаасаагаад гэс ирээд биш. Битгээс хувцаасаад гараадгүйс. Очоод авсан. Өвлийг яаж та шууханд авч өнгөрөв? Өвөл бол нүүрс мүрс олдохгүй юм билээ энд. Энэ хогийн зах руу суудаа барьж чад модоо зүүдэг шүү дээ. Хогдорс мод их олдох уу? Оо, зөндөө модолтой юм л. Модортой нэг 4-5 суудаа авчирсад бол
2 хоноо л байт. Яагаад хөдөөнөөс хот руу шилжиж ирэх болсон? Нүүж ирэх болсон? Авгаа нэг өөр өвсөлтэй гэж. Тэрнийхээ нэмжлэгэнд ирэл энд юу н ажил хийх. Тэгэл өөрөө ярилцаад ажил хийхээр болсон. Бөөрийн өвсөлтэй юм уу ихнэр? Бөөрийн идэ гэсэн бохоо. Тэгээд нэг дуустал шингэн алдаад үзүүлж харуулсан уу? тэгээд шууд хот руу наашаа ирсэн. За. Ирэл замдаа жоохон биеийн таарахын явсан. Энэ нөхөр халуучгүй. Хэдэд нөрөвчт. Биш тэнд унтчихэж бодоод. Би бас тэнд унтчих гэж бодоод исэн чинь хөшгөн дор ороод унтцсан юм. Тийм бэ. Хоёлаа хүү юм аха? Хоёлаа хүү. Ихрэг үгүй юу? Үгүй. Хэдэн насны зураатай вэ? 2. Оо яаси. Итгэлээ. За авдаа. Дотоос ирчээд байсан. Эхнэрийнх нь би одоо ер нь ямар хуу байгаа вэ? Эмчлэгдсэн үү? Эмнэлэг дамлахаар явсан уу? Эмчлэгдсэн. Гайгүй одоо. Одоо ажил хийж байгаа гэж байгаа шүү дээ. Дорноттой хөдөөнөө юу хийж яаж амьдарчсэн? Биш тэнд битгэд мал харжсэн юм уу? Айлээ юу? Тэгээ авгаа биений өөрөхөд хөргүүлж ирсэн. Би тэнд 2 хүүхдээ аваад мал дээр байсан. Тэгээд эмнэлгээс гарлаа гэхэд бит хоёрнаас. Одоо ямар вэ? Хөдөө модоо дахиж явмаар байна уу? Ер нь Улаанбаатартай ингээд сууршуул амьдрал ах байна. Болохоор байна уу? Яахаар байна? Болох уу? Тэгжээ нэг шилжүүлэх хийлгэл юм яриад байгаа шүү дээ. Ер нь хоттоо л үлдээ гэж бодож байна уу? Өөр сард нэг саяхан нэг л авт. Тэгээ өөр танаад орлого юу байна? Хүүхдийн мөнгө гэж орох уу? Орно. Сарын сая гаруй төгрөгийн цалингаараа ер нь хүрж гин үү? Юу авч яах хүнс одоо хүнс гэж те махны үн аюун тэй болчихсон махаа ер нь яаж болгож байна? Юу жижиг махал аваад байгаа ш бүрэг. Тэгээд чихээр авангууд манайс амбарсаа байхгүй хийх газар байхгүй. Хөргөж байхгүй юм уу те? Тог байхгүй. Тог байхгүй юм уу? Бүхэл бүтэн Монгол улсын нийслэл Улаанбаатартаа орж ирчээд тэгсэн чинь одоо ингээд тогчгүй те ингээд сууж хахад ер нь яаж ямар сэтгэл төрж явах юм? Өдөөс тэгээ тогтоодгүй янз бүр л байсан тий. Латэ тэнтэж үйсэн. Тэрэндээ орог дасчээд байгаа хөө. Улаанбаатарын хамгийн гоё газар нь ямар газар санагцсан очиж идсэн чи өдөөнөөс ирээ. Доод юу л арай гоё харагдсан. Чингисийн юу? Засгийн газрын урд байгаа. Засгийн газар гэснээс энэ засгийн газрын ордон дотор тэр гоё Чингисийн чард манай Монгол улсын засгийн газар байгаа шүү дээ, тийм ээ. Ер нь тэр хүмүүс ер нь юуг өөрчлөвл ард иргэд рүүгээ юу анхааруул одоо тань шиг юм залуу хүмүүсийн амьдралаас дээшлэх дэвжих болов гэж ер нь та боддог вэ? Хийдэг л байх л та. Мэдээгээр хад сонсож байгаа хөдөө байгаа сонсож байгаа зарим нь ажилдаа байдгүй л ураг гэдэг шүү дээ. Тийм ч одоо нэг хийдэг л байлгүй. Та улс төрчдөөс хэн нэгийг таньдаг уу? Нэрээ мэддэг үү? Нийт байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч хэн гэдэг лээ? Батлага удаад. Биш юм уу? Одоо чи Монгол улсын ерөнхийлөгч чи үрэлцв. Улаанбаатар хотын дарга хэн бэ? Та мэдэж байна уу? Нямбатар. Та ч улс төрчдийг сайн таньдаг юм биш үү? Тэгвэл энэ заримдаа ажил дээр байгаа хүмүүстэй уулзахад огцруулна гэж ярьж ийн л гэдэг. Огцруулна Нямбатар дарахыг уу? Энэ Улаанбаатар хотод ер нь юуг өөрчлөл гоё юм шиг санагдсан. Нямбатар даргал өөрчлөө шүү дээ. Ер нь л танд ер нь хөдөөнөөс ирээд энэ хөдөө Улаанбаатарыг харахад ер нь юуг нь өөрчлөл гоё юм шиг санагдсан. Нямбатар дарахтаа ер нь юу гэж хэлмээр вэ та?
Юу хэлэх вэ? Өөртөө мэдчихээ. Оо мэдгүй. Хоёр ч үзээгөө. Орт нөгөө тоггүй болохоор телевиз үзээгүй юу? Ерөнхийлөгч. Танд мөрөөдөл байгаа юу? Мөрөөдлөд юу вэ? Бүтэл мөрөөдөл байгаа л да. Юу мөрөөддөг вэ? Хоёр хөтөл нэг айгуу болгоцуулгээл нэмрүүлж юу баядах ах дөө. Та энэ хүний итгэл хэр сайн дадаг юм бэ? Даахах удаа нөө. За тэгээд энэ өрөөд ер нь өндөрлөе дөө. Тэгээд ер нь ах амьдрал ахаа чи нэрээ болоод байна уу? Та юу? Болоод байна уу? Болоод байна уу? Сарын эхнэрийнх нь сая гаруй төгрөг, хоёр хүүхдийнх нь 100 200 мянган төгрөг та дөрөвтөл юу хүрээд байна уу те? Нөө жоохон төгсгөл болгоод л. Би танаас олон асуугаад байгаа нь ер нь нэг юм төлөвлөгөө зорилго байна уу те? Та би нэг ажилд ороод эхнэртэйгээ хоёулаа ингээд ажиллаад нэг ингээд юу ачих юм бол гэр орноод өөрчлөн бит хоёрын алстаа ийм юм хийн те ийм зорилго байна уу? Тэр нь хашаал болчихвол болохгүй. Тэгэл гэр мөрөө яаж барьчих юм бол яаж игээд болно. Ажил төрлөлт гэж яагаад нь олдох л нэр мөрөө наашин шилжүүлж олдох л байлгүй. За тэгээ болно доо те ах амьдрал. Болно. Хүн эрүүл саруул элэг бүтэн байхад л ер нь амьдрал болчдөг доо тий. За тэгээд өрлөхгүй орж ирээд баахан зүйл шалгасан дуучлаараа тэгээд таны болно гэсэн сэтгэл байгаа болохоор би таныг угсаа болно гэж бодож байна. Болно. Тий. За тэгээд сайхан танилцсанд баярлалаа. Бидний бас гэртээ орох зөвшөөрлөгж бид нартай ярилцсанд маш их баярлалаа. Бүх зүйл болох бах. Тань сайн сайхныг хүсье. За баярлалаа.